сошиалын мэдээлэл хэр итгэдэг вэ? Нэг их итгэхгүй. За би энэ итгэдэггүй. Facebook дээр бол мэдээлэл зөндөө байдаг. Тэр Айка цэгмээс мэдээлэл дээр итгэдэг. За сошиалс нэг мэдээлэл авдаг. Нэг итгэдэг өөрөө. Зурагтын мэдээлэл хөтөлбөрүүдээс л мэдээлэл авдаг та. 70% итгэдэг шүү. Бараг итгэхгүй дээ. Нэг амар аваад идэх шүү. Ерөнхийдөө бол таймуудыг нь л авдаг. Итгэдэг шүү гэхгүй. Мэдээлэл их авдаг. Гэхдээ тэр болгонд итгээд байдгүй. Шүүлтүр танддаг. Сошиал итгэдэг шүү. Олон нийт хамаардаг учраас. Одоо энэ сонгогчдынхоо мэдээллийг ер нь сонир сэтгүүлээс авах уу, сошиалаас авах юм уу? За яг нөгөө баталгаатай шүлтүүрээр л аавна л да. Тийм мэдээний сувгаар ч юм уу те. Ер нь энэ сонгогчдын өөрөөс нь гаргаж байгаа номын сэтгүүлийг та ер нь хувийнхаа үед хэр ингэж сонирхож үздэг вэ? Үздэг шүү дээ. Сонгуул болж байгаатай холбоотой би Facebook-ыг нэг сарын хугацаанд бараг хаагаа ичтэй мэт гэж бодоод байгаа шүү дээ. Худал хормог зөндөө зүйлээр одоо тархиа угаалгаж явах үлээ гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөө бол баттай мэдээ гэдэг юм уу? Өдөр тутмын сонингууд ер нь баттай мэдээлэл өгд юм болоо гэж бодоод өглөө болгоны хальт гарч эхлэх гээд үздэг шүү дээ. Тэр сошиалоор тэр мэдээлэл авдаг. Тэр бол нэг сайн биш баг. Тэгэхээр өөрийнхөө мэдээлэл тэгээд одоо аль нам би ардын нам сонгодог тэгэл. Ардын намаас гарсан улсуудаа сонгоно да. Сошиал би сонгуульд нэг их ямар сонирхолгүй. Харин ном сэтгүүлээс ер нь авна арай баталгаатай мэдээлэл юм уу та. Өмнө жилийн сэтгүүл өмтгөө сонингуудыг хардаг л да. Тийм ерөөс хэрэгжиж байгааг болохоор нэг таадаг шүү дээ. Ерөнхийдөө яг хуу 50% хууль юм байна. Гэтэ нөгөө яг албан ёсны өөрсдийнх нь тухайн нэр дэвшигч албан ёсны сайт одоо хуудсан дүмүү эсвэл нөгөө намынх нь албан ёсны сайт байдаг шүү дээ. Тэр л арай илүү нөгөө юутай шүү дээ, үнэмшилтэй. Түүнээс биш өөр зүгээр хувь иргэний гаргасан мэдээллүүд бол басалж байгаа асуудалтай шүү. Гарцаглал өнгөрөндөө тэрнээс нэг амар анхаарч уншдаггүй ш. Тэгээ яг цаг заваараа юуг нь л уншчихдээ одоо нөгөө янз бүрийн сайт дээр тавьж байгаа мэдээллүүдийг нь тэдний л уншчих. За баярлалаа. За